За энэ дээр олон юм ярих юм бол шорон явж магадгүй шүү гэж. Тиймээс би энэ дээр боломжтой байсан. Энэ үедээ за $5 аваад мөнгө 100 уулцсан гэсэн үг те. Сая төгрөг хийсэн бол тэгэл одоо 70 эргэлтэр сууж байгаа гэсэн үг. Энэ компанийг олж авах юм. Олцсон байгаа л да. Би олцсон байгаа гэж бодож байгаа шүү. За. Тэг манай school дотор community хэд хэдэн гоё хол явахаар компаниуд руу. Гэхдээ одоо хол явахаар компанийг та бидний харж байгаа юм бол яах ёстой юм бэ гэх юм амар ойлгомжтой. Олон жил зарахгүйгаараа өмчлөө явах ёстой байхгүй. Та дөнгөж хөлдөө орж байгаа хүүхдэд ой чи хизээ наага тэр бомбд болох юм ээ. Ажилдаа гараад гэж зэндгүй шүү дээ. За тэгээд ерөөхдөө тий 15 жилийн дараа ингээ явсараад boom тий ерөөхдөө хугацаа. За манай school community-ийн гишүүдүүдийн хүсэлтийн дагуу хэд хэдэн компаниудыг одоо урьдчилан байдлаар шүүж байгаа. Ямар компани дээр одоогийн байдлаар үнэлгээ хийхээр болсон бэ гэх юм бол Xpeng хэдтийн цахилгаан бас нисдэг машины араас явж байгаа. Rio Tinto хувьцааны ханш нэлээд буурсан, айгу хямдхан харагдчихсэн. Үнэлгээ удахгүй хийгдэн. За Affirm технологийн компани, fintech. Окей. Тэгээ Borr Drilling. За тэгээд ямар компаниуд үлдсэн байсан бэ гэвэл одоо өнөөдөр Oracle, Intel, Neo, SMCI, Celestica, Netflix, AppLovin, Lululemon, Plug, тэгээ бас STGO харцгаая. Окей. Oracle, Larry Ellison-ы компани бараг 30 жил болж байгаа. Larry Ellison дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг нь энэ компани нэлээд хувь эзэмшиж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрчимтэй өөрийнхөө хувьцаагаа эргүүлээ авч байгаа компани. Ерөнхийдөө супер ашигтай. Тэгээ би яг гэхдээ Oracle-ийн одоо database одоо тэг баазны системийг ашигладаг компани хэдүүлээ хувьцааны ханш харах юм бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд хувьцааны ханш нь $50-оос оройцог нь $200 одоо өнөөдрийн байдлаараа $140-тэй байгаа юм байна. Ерөнхийдөө дайггүй юм байна. Дайггүй харагдаж байна. P ratio 32%-тай жоохон үнэтэй юм шиг байх магадaltaй. Гэхдээ энэ бол заавалчгүй биднэрт тодорхой мэдээлэл өгөхгүй. За тэгээд явдгаараа явах гэсэн газар руу орцгоё. Ерөнхийдөө орлогын тайлан руу харцгаая. Окей. 21 он $40 тэрбум борлуулалттай. Өнөөдөр 52 тэрбум. Өнгөрсөн жилийн хугацаанд 52 тэрбум. За бохир ашиг 32 тэрбум байсан бол 37 тэрбум. Окей, өсөж байна. Бохир ашигын маржин хувь айгүй өндөр байгааз та харж байгаа бол 40 тэрбумын орлоготой. За тэгэхээр борлуулсан бүтээгдэхүүний өртөг бобо 7 тэрбум байсан байна. Тэгэхээр 32 тэрбумын бохир ашигтай. Энэ яг software гэсэн үг тий. За тэгээ үйл ажиллагааны зардал 16 тэрбум, үйл ажиллагааны орлого 15 тэрбум байсан байна. Тэгээ 16 тэрбум хүрсэн юм байна. Окей, зарлууд нь өссөн байна. Окей. За татврын өмнөх ашиг 21 онд 13 тэрбум байсан бол одоо 11.7 тэрбум л агшсан. 22-23 жил ерөөдөө муудсан юм байна. Тийм учраас хувьцааны ханш нь тий буцаага жоохон буурсан одоо ойлгомжтой. Окей, earnings per share $4.6 байсан бол одоо 3.8. Окей, нэг $3.8 $4. Окей. За, ерөөд ашигтай компани борлуулалт нь өсөж байгаа юм байна. Efficiency нөгөө зарлага нь жоохон өссөн юм байна. Тэгээд хэдүүлээ одоо балансыг харц баг үр зээлт гэх мэт ч байхгүй баха. Окей. Окей. Total cap хөрөнгө нь 134 тэрбум. Total what? Okay, total capitalization and common stock equity да. Okay, total debt 90 тэрбум. Oh my, what the hell? Ямар их үртэй компани бэ? Okay. Харцгаая. Ямар үртэй вэ? So current liabilities хэдүүлээ харцгаая. Pension or current debt. Current debt одоогийн байдлаар 10 тэрбумын энэ нэг жилийн дотор төлөх ёстой зээл. Окей, энийг төлөхгүй сунгаа явчих бах. Окей. Non-current liabilities жилээс дэш хугацаатай. Long-term debt 86 тэрбум. Wow, my Jesus Christ. 86 тэрбумын үртэй компани байна. Окей. Амар үртэй компани байна. Тэг өсөлт нь их амар сүрт. За cash flow-ыг харцгаая. Орлогын cash flow-ыг харцгаая. Operating cash flow 15-18 тэрбум, хөрөнгө оруулалтын financing 10 тэрбумын зээлээ төлж байгаа юм байна. Capex окей. Ерөнхийдөө үйл ажиллагаанаас гайгүй ашиг олж байгаа юм байна. Хэрнээ маш их зээлтэй юм байна. Окей. Тэгээ борлуулалт нь бас нэг сүртээ өсөхгүй юм байна. Зарлууд нь өсөж байгаа юм байна. Тэгээд орлогын тайлбарыг харах юм бол нэлээд их хүндэ мөнгө явуулж байгаа гэж би бодож байна. Хэдүүлээ харцгаа. Operating expenses, depreciation, amortization яг 3 жилийн 3 тэрбум ерөнхийдөө энд төлж байгаа юм байна.
other operating expenses байхгүй тий. За тий. Окей. Дэндүү их зээлтэй юм байна. Өсөлт нь бас бусад технологийн компани шиг явахгүй байна. За тийм учраас Oracle компани хувьцаагийг ерөнхийдөө үнэлгээ хийх одоохоно хэрэггүй юм байна. Хасцгаая. Окей. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. Дараагийнхан Intel Corporation компьютер чип, процессор, CPU-гийн тэ супер компани ерөөдөө зах зээлийн тэргүүлэгч хамгийн ашигтай компани нэг нь Silicon Valley-гийн үлгэр дуурайлал Cache Machine тэ Intel бүх компьютерүүд дотор эдний чип явж исэн Microsoft-тай хамтраад ерөөдөө 90-ад он 2000-ад он энэ зах зээлийг бүлэгддэг байсан хамгийн өндөр ашигтай ажиллаж исэн. За гэхдээ тэ их цантай болсон. Тэ их цантай нас болж ерөнхийдөө Apple-тай хамтарч ажиллаагүй Steve Jobs-ийн саналыг татгалцсан. Steve Jobs жишээлбэл ямар санал тавьсан бэ гэх юм бол хөөе энэ би нэг гар утас хийх гэж байна. Тэ тэгтээ гар утсанд надад нэг онцгой чип хэрэгтэй байна. Тэр чипийг үйлдвэрлээд өгөөч гэсэн чинь Intel-ийнхэн чиний гарах гар утасныг явахгүй баха. Тийм учраас яах юм бэ гэх мэт шин. За тэгээд 2018 19 онд тэ Apple компани тэрчтэй Intel-ийн компьютер чипээс татгалцаад өөрийнхөө M1 чипийг гаргаад за тэгээд нөгөө A10-аас Bionic chip бас амар хүчтэй. Тэгээд Intel in mobile processing ARM architecture янз бүр юмнаас хоцроод тэгээд сүүлийн үед бүр ингээ AMD ер нь бол Intel-ийг ер нь цохоод авсан. За тэгээд хэдүүлгээр харах юм бол 2000 онд оргил цэгтээ үрсэн байна. Нэг хувьцаанд $74. Тэгээд ковидын үеэр бас 200 хэдэн доллар үгүй тий 2000 онд $75 руу буужтаад тэгээд ковидын үеэр $64 руу явсаргаад өнөөдрийн байдлаараа одоо өнгөрсөн жилийн хугацаанд ер нь бол энэ компани хувьцаа ингээд зогсолтгүй доошо буурж байгаа юм байна. Яагаад вэ гэх юм бол бүтээгдэхүүн явахгүй байгаа инновац байхгүй өөрөө чип мипэ үйлдвэрлэдэг байсан бол тэр чипийн үйлдвэрлэл технологи дээр бас хоцроод TSMC гэх мэт чинь янз бүрийн компаниуд ер нь бол энэ Intel-ийг тэг хол хаяа явцсан. Одоо зарим компьютерууд дотор Intel-ийн чип байж байгаа. За гэхдээ ингээ харах юм бол борлуулалтын хэдүүлээ харцгаая. 21 онд 70 тэрбумын борлуулалттай $80 тэрбум борлуулалттай байсан бол одоо энэ $53 тэрбум руу агшсан. Окей, бохир ашиг нь ингээ харах юм бол $43 тэрбум бохир ашигтай байсан. Одоо энэ 17 тэрбум руу агшсан. За үйл ажиллагааны зардал тэг хэвэндээ 21 тэрбум байсан бол тэг 21 онд өнгөрсөн жил 22 тэрбумын үйл ажиллагааны зардалтай 21 онд $22 тэрбум үйл ажиллагааны ашигтай байсан. Одоо үйл ажиллагаа нь алтгалтай борцсон. Татварын өмнөх ашиг 21 тэрбум байсан бол 11 тэрбумын татварын өмнөх алтгалтай болсон. За тэгээ 21 оны жилийн эцэст 19 тэрбум долларын цэвэр ашигтай байсан бол өнгөрсөн жил 18 тэрбум долларын цэвэр татварын дараах алтгалтай болсон. За окей. Intel живж. Окей. 18 тэрбум жилд алдна гэдэг чинь одоо мөнгө урсгал яваад үзье. Окей. Үйл ажиллагаанаас өмнө 30 тэрбум кэш олдог байсан бол энэ 8 тэрбум л багассан. Окей. Зүгээр үндсэн үйл ажиллагаанаас энэ компани маань cash machine байсан. Жилийн $29 тэрбум зүгээр ингээд cash үйлдвэрлэж чаддаг байсан. Бүтээгдэхүүнээр дамжуулаад. За, тэгээ энүүгээр дамжуулаад хөрөнгө олт хийдэг байсан. Янз бүрийн үйлдвэрлэлт, шинэ технологи гэх мэтчлэн инновац судалгаа. Тэгээд ерөөхдөө зээлэр бас 6 хэдэн тэрбум төгрөг авч исэн байна. Одоо 21 онд за үйл ажиллагаанаас $30 тэрбум олж исэн байна. За, тэгээ тэрнээс $29 тэрбум хөрөнгө олт хийсэн байна. За, тэгээд ерөөхдөө зээл 6 тэрбум эргүүлээд төлсөн байна. Окей. Одоо өнгөрсөн жил бол үйл ажиллагаанаас 8.2 тэрбум олсон байна. Хөрөнгө олт бас 18 тэрбум хөрөнгө олт хийсэн байна. 11 тэрбум зээлсэн юм байна. Одоо финансинг одоо харцгаая.
net issuance тэ common stock хувьцаа шинээр гаргаад 12 тэрбум доллар cash босгосон байна. Тэ. За тэгвэл одоо ерөнхийдөө ингээд юу харагдах юм бэ гэвэл хувьцааны тоо. Хувьцааны тоо харъя. Diluted average shares. Окей. 21 оны жилээс 4 тэрбум хувьцаатай байсан байна. Одоо 4.3 болцсон байна. Тэгээд 300 сая шинэ хувьцаа гаргасан байна. Окей, энэ үл ерөөхдөө муу. За балансыг харцгаая, үр мөрийг харъя. Cash-ыг харцгаая. Окей, өнгөрс 24 оны жилээс 22 тэрбумын цэвэр кэштэй байсан байна. Агуулга дотор зарагтаагүй 12 тэрбумын юутай inventory одоо түүхий бараа материал 3.4 тэрбумын авлагатай. Окей. Total non-current asset тоног төхөөрөмж амар их 100 тэрбумын одоо газар үйлдвэрлэл бла гэх мэт чинь 28 тэрбум goodwill зүгээр өөр компанийг илүү өндөр үнээр худалдаж аваад одоо тэр илүү үнээр худалдаж авсан юуны зөрүү энэ ерөөхдөө нэг сүртэй юм биш дэндүү их олон компанийг дэндүү өндөр үнэлгээр худалдаж авсан байна. Эндээс харж болно. За liabilities нь харцгаая. Энэ total debt 50 тэрбумын зээлтэй. Окей. 21 оны жилээс 38 тэрбумын зээлтэй байсан байна. Одоо 50 тэрбумын зээлтэй байсан байна. Окей. Ама Intel корпорацийг сонирх одоохондоо хэрэггүй. Миний таамаг юу юм бэ гэх юм бол нэг Тайваны компани Intel-ийг худалдаа авч магадгүй. Билоинг балансыг хараад, бүтээгдэхүүнүүдийг хараад, инновацийг хараад 5 нанометрийн үйлдвэрлэл дээр хоцорч байгаа, 3 нанометр дээр хоцорч байгаа энэ үйлдвэрлэлийн технологи дээр Тайван компаниуд TSMC гэх мэт чинь ерөнхийдөө айл хэдийн Intel-ийн цайны газар булаагаад авсан байгаа. AMD одоо энэний хооронд хэдүүлээ AMD-гийн хувьцаа энэ юмыг харцгаая. AMD-гийн балансыг хэдүүлээ харцгаая. Financials. AMD шал эсрэг зурагтай байгаа. За 21 онд 16 тэрбумын борлуулалттай байсан бол одоо өнгөрсөн жилийн эцэст 25 тэрбумын борлуулалттай байсан. Окей. Бохир ашиг нь 21 онд 8 тэрбум байсан бол 12 тэрбум л өссөн. За тэгээд татварын өмнөх ашиг окей жоохон буурсан байна. Гэхдээ нэлээ их хөрөнгө олт хийсэн байгаа. За одоо ингээ харах юм бол хувьцааны тоо сая 200 1.2 тэрбум 1.6 тэрбум руу явсан. Гэхдээ бүтээгдэхүүнүүд нь илүү дэжгүй. Одоо балансыг хэдүүл харцгаая. AMD-гийн баланс. Тэ хөрөнгө нь тэ хамаагүй хөрөнгө багтай. Тэгээд энэ нийт зээл хартаа 21 он 600 хэдэн сая долларын зээлтэй байсан бол одоо 3 тэрбумын зээлтэй 23 оны жилээс за 24 оны жилээс 2 тэрбум долларын зээлтэй. Энэ компани баг зээлгүй гэсэн үг. Борлуулалт нь өсөө явж байгаа, бохир ашиг нь өсөө явж байгаа. Бүтээгдэхүүнүүд нь ерөөхдөө дайжгүй. Химэл байханы зал зээл зах зээл дээрээ тэгээ дата центр ментер дээрээ илүү амжилттай явж байгаа. За тэгээд хувьцааны ханшийг харах юм бол AMD-гийн хувьцааны ханш Intel-аас хамаагүй өөр харагдаж байгаа. За ингээл Yahoo-гийн пэйж жоох удаа. Яа, тийм учраас энэ Intel Corporation-ны хувьцаа хөрөнгө олт хийх хэрэггүй, тий? Босч ирэх цаг нь болоогүй, санхүүгийн үзүүлэлтүүд нь муу хэвээрээ байгаа, илүү их зээл авж байгаа, илүү их мөнгө алдаж байгаа гэх мэт чинь тийм учраас Intel Corporation тий босч ирэх үгүй юу, одоо хувьцаа хэмдэрсэн байна уу, авах цаг нь болоогүй шүү. Окей. Магадгүй хэзээ нэг цагт энэ Тайваны нэг компани Intel-ийг сонирхч магадгүй тухайд хувьцаанд дэше өсч магадгүй. Гэхдээ тэр чинь одоо Morita тоглоом гэсэн үг байхгүй юу? Окей. За тэгээд энэ AMD-гийн хувьцааны ханш тий тартаа өнөөдөр хөөрхөн өссөн байна. Гэхдээ өнөөдрийн ханш бол бидэнд хамаагүй. Сая Yorol дээр нь $84 байсан. Тэгээ өнгөрсөн 5 жилийн хугацаанд AMD-гийн хувьцаа ерөнхийдөө хөөрхөн өссөн. За, дараагийн хувьцаа Neo. Тэгээ цахилгаан машин үйлдвэрлэдэг хувьцааны ханшийг харцгаая. Гамшиг. За IPO-га нэлээд өндөр ханш дээр хийгээд оргилцэг $61, одоо $4.3 руу унтсан байгаа. За тэгээд энэ чартыг хараад ийм өндөр хувьцааны үнэлгээтэй байсан бол одоо амар хямдарсан байгаа юм биш үү? За яагаад хямдарсан байгаа юм бэ гэх юм бол санхүүгийн үзүүлэлтүүд нь гамшиг. Энэ компани гүйцэтгэл муу. Окей. За 21 онд 36 тэрбумын борлуулалт хийсэн. 36 тэрбумын борлуулалт. За окей. Хамаагүй. За 36 тэрбумын борлуулалт хийсэн гинэ. 29 тэрбумын борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй 6.8 тэрбумын бохир ашигтай.
Окей. Борлуулалтаа одоо бараг нэг нугалцсан байна. 65 тэрбумын борлуулалт. Гэхдээ борлуулсан бүтээгдэхүүний үртэг 59 тэрбум. 6 тэрбумын бохир ашигтай хിവэрэ. Окей. 8 муу бидэл. Борлуулалтаа нэг нуглаад ашиг нэмэгдэхгүй байгаа гэсэн үг. Тийм ээ. За. Үйл ажиллагааны зардал 11 тэрбум байсан бол одоо 28 тэрбум болцсон байгаа. Үйл ажиллагааны алдагдлал 4.4 тэрбум байсан бол одоо 21 тэрбум болцсон байгаа. Tesla яг эсэргээр Tesla илүү их борлуулалт хийгээд авах юм бол ашиг нэмэгддэг, хугарлын цэгтээ хүрдэг. Ерөнхийдөө компани зарчим юу юм бэ гэх юм бол анх эхлэхдээ алдгалтай. За тэгээд жоохон төвчих хэвээр, хөгжих хэвээр. Зах зээл дээр хөл дээр босч ирэх хэвээр, бүтээгдэхүүн баг зэрэг амжилт нь явах хэвээр. Тэгээ орлого нь өссөөр агаад ерөнхийдөө ашигтай болох хэвээр байхгүй. NIO яг эсэргээр. NIO улам томроод ирэхээр улам их мөнгө шатаагаад байгаа. Окей. Цэвэр алдгалал 21 онд 10 тэрбум доллар байсан бол цэвэр алдгалал өнгөрсөн жилийн эцэст 22 тэрбум доллар болсон. Энэ компани зүгээр жил болгон 20 тэрбум, 15 тэрбум, 11 тэрбум доллар зүгээр мөнгө шатаагаад байгаа. Ер нь энэ компани тэгээд хувьцаа гараад санхүүжүүлж байгаа тий. Одоо 1.5 тэрбум хувьцаатай байсан бол 2 тэрбум хувьцаатай болцсон байна. Окей, balance sheet балансыг харах юм бол өрн дотор живж байгаа үгүй юу харцгаая. Окей. Энэ компанид хэн мөнгө зээлдэг юм бол би гайхмаар байна. 21 оны жилийн 20 тэрбумын үртэй байсан байна. Гэхдээ энэ 20 сая доо. 20 тэрбумын энэ компанид хэн мөнгө зээлдэг юм бол гайхмаар байна. 20 тэрбумын үртэй байсан байна. Одоо 33 тэрбумын үртэй болцсон байна. Тэ? Цэвэр зээл нь бол тэрбум 700 хөрөнгөөс нь ясчих юм бол гэхдээ амар их үртэй юм байна. Борлуулалт нэмэгдэх тусам алдгалтай явж байна. Тэгээ энэ компани ерөөхдөө хугарлын цэгээс улам холдож байгаа. Окей. Тэгээд энэ компаниг харахаар шорт хийх хэрэгтэй байна. Энэ компани бол төгс шорт юм байна. Яг юм бол эдгээр чадахгүй юм байна. Борлуулалт нэмэгдэх тусам эдгээр мөнгө шатаадаг юм байна. Хизээ нэг цагт мөнгөнд дуусчин хувьцаа нэмээд гаргасаар гад хүмүүс нийтгэхэ болно. Зээл өгсөн компаниуд зээлээ нэхэн за тэгээ зээлүүд дээр дампуурна. Тэгээ энэ компани хизээ нэгэн цагт 0 дээр хүрнэ. Ерөнхийдөө энэ та төвчээртэй хүмүүс байгаа юм бол зах зээлийн савлгаа тий давч чаддаг юм бол миний зүгээс би л тий энэ компаниг одоо ийшээ хөрөнгө оруулалт хийхгүй, хувьцааг нь авахгүй, харин хувьцаан дээр шорт хийнэ. Тийм учраас NIO дээр үнэлгээ хийх хэрэггүй. Энэ зүгээр хог юм байна. Intel NIO хоёлаа хог юм байна. Окей. SMCI Super Micro Computers. За аудитын асуудалтай байсан болохоор хувьцааны ханш навс унтсан. Тийм бриллианттай санхүүгийн тайлбар үзүүлсэн болохоор энэ хөрөнгө оруулагчны итгэлийг алдсан. Тийм учраас хувьцааны ханш нь унтсан. За тэгээд ер нь нэг юм харагдчихээн тий. Монголчууд намайг дагдаг хүмүүс тий ямар хувьцаа асуугаад байна гэх юм бол навс унтсан хувьцааг асуугаад байна. Яагаад гэх юм бол нэг гоё дийл байна уу үгүй юу гэж асуугаад ах шиг байна. За тэгээд энэ компани санхүү үзүүлэлтүүдийг харцгаая. Sorry analysis financials дээр ороод үзье. Окей 3.5 тэрбумын борлуулалт 14 тэрбум. Окей, that's really good. Энэ сонирхолтой юм байна. 3.5 тэрбумаас 15 тэрбумын борлуулалт. Окей. За чип үйлдвэрлэгч биш юм байна. Бараа зардаг юм байна. Тийм учраас margin тийм амар өндөр биш. За 21 он 500 сая долларын бохир ашиг олдог байсан бол 202 тэрбумын бохир ашиг олдсон байна. Үйл ажиллагааны зардал нь 1 нугарсан. Гэхдээ бохир ашиг нь 4 нугарсан байна. Good. Энэ бол сонирхолтой юм байна. Окей. За үйл ажиллагааны ашиг 123 сая доллар байсан бол 1.2 тэрбум болсон байна. 10 нугарсан байна. 3 жилийн дотор. This is interesting. Энэ сонирхолтой юм байна. Татварын дараах ашиг 111 сая доллар байсан бол 1.1 тэрбум. That's really good. Ямар хурд өссөн байна. Окей, энэ сонирхолтой юм байна. За балансыг харъя. Гэхдээ аудитын тайлбар харах хэрэгтэй. Энэ аудитын янз бүрийн маргаантай юм гарсан болохоор баг хөрөнгөний зах зээлээс хөөгдөж байсан юм аа. Окей, net debt харцгаая. Total debt баг зээл байхгүй юм байна. Okay, this is good. Total assets. Тэ? Cash харцгаая. Тэ 200 сая доллар cash таасан бол одоо 1.7 тэрбумын cash болсон байна. This is good. Авлага. Окей, авлага өндөртэй юм байна. Окей, гэхдээ борлуулалт нь 4-5 нугарсан, авлага нь 5 нугарсан. Yes, окей. Гайгүй юм байна. Окей, liabilities. Current liabilities
2 оны 3 current assets 8.9 окей. Тэгээ жилийн дотор мөнгө болох боломжтой хөрөнгө нь жилийн дотор төлөх ёстой өрнөөс бараг 8 дахин өндөр тийм учраас энэ дээр нэг юм байхгүй. За тэгэл long term debt урт хугацааны зээл 50 сая байсан бол 1.7 их 1.7 тэрбум доллар гэхдээ хангалттай cashтай. Ерөнхийдөө cashаар одоо байгаа cashаар ерөнхийдөө бараг бүх юм дарчих юм байна. Окей. Энийг харъя. Гэхдээ боломжтой байх хэвээр аудитортэй алцаад байсан гэдэг чинь. Окей, SMCI, let's check it out. Дараа нэг үнэлгээ хийх юм байна уу? Окей. За тэгээд энэ хашийн дахиад нэг харцгаая. Ер нь бол пожондж яваад тэгээд ерөнхийдөө одоо сайн авсан байна. P ratio 16-тай бага юм байна. Earnings per share 2.3 ингээ өсөд байгаа юм байна. За ингээ аудитын тэр маргаан байхгүй болчоод энэ яг ном журмын дагуу цэвэр гүйлгээ явуулдаг ямар нэг бодлонтой хулгай өөр байхгүй бол this is interesting. Энийг бол дахиад үнэлэх хэрэгтэй хаа. Хямдхан юм байна. P ratio 16-тай, ийм хурд өсөлттэй, цэвэр ашиг нь 10 нугарсан 3-4 жилийн дотор гэх юм бол дэжгүй юм байна. Гэхдээ болгоомжтой энэ аудитын тайлан харах хэрэгтэй. За окей. Дараагийнхан Celestica Incorporated хувьцааны хашийг харцгаая. Wow. 21 оны 5 сар $5 байсан одоо $130. Jesus Christ ямар амар юм бэ те. P ratio гэснээр 24. What? Ямар амар юм бэ? Тэ. Хувьцааны хаш нь ийм амар пожондоо P ratio price to earnings одоо үн ашигын харьцаа гарах юм бол. Okay, this is interesting. Okay. Financial-ын харъя. За ингээд борлуулалтанд тэнгэрлүү. Үгүй юм байна те. Тэ. Борлуулалтанд 5.6 тэрбум байсан одоо нэг нуурсан байна. Бүл ажлын өртөх нь тийм бохир ашиг нь нэг нуурсан. What? Окей. Тэгвэл энэ компаниг хинч анзаараагүй байсан баг шиг байна л да. За тэгээд ингээд цэвэр ашиг нь харцгаая. Net income $103 сая байсан бол $400 сая 4 нуурсан. Хэрнээ хувьцааны хашин. So this is interesting. Гэхдээ ингээд харах юм бол бохир ашигын margin их өндөртэй ш. Тэгээ өрсөлдөөн өндөр тө зах зээл дээр яаж байгаа юм байна. За энэ компани юу гэдгийг би бүүмэд. За зүгээр санхүүг нь хараад энийг сонирхоод үзэх үгүй юу? Electronics Components Technology Celestica зүгээр Google дээр үзээ л та. American Canadian design manufacturing hardware platform headquartered in Toronto. Electronics manufacturing services. За 94 оноос IBM-ийн гаралтай юм байна. За Onyx Corporation зарсан байна. .com cash өөрөө яасан байна. Окей. Окей, яг үүсгэн байгуулагч нь байхгүй маань founder-ууд нь байхгүй гэсэн үг. Ерөнхийдөө нь яг корпорац гэсэн үг. За website looks products storage compute networking. Окей. Окей. Data center-ийн угсрал хийдэг багш байна те. So digital transformation, big data, blah blah blah, бахан networking, software defined networking, hyperscale data centers. Окей, ойлголоо. Окей, ойлголоо. Энэ хувьцаа ягаад пуужинж байгаа юм бэ гэвэл те. AMD-ийн хувьцааны хаш түр ярьж ирсэн. За та өөрөө ингэж чихгүй Neo bullshit Hawk Celestica. За. Окей, ойлголоо. Ягаад энэ компани хувьцааны хаш нь дэше пуужинж байгаа юм бэ гэх юм бол data center-ийн бүүн боолно гэд хүмүүс урчлаад энэ компани хувьцааг авч байгаа юм байна. Окей. Тэгээд энэ data center-ийн таамаг мөн үү? Энэ компани data center-ийн тендер авах юм уу үгүй мүү? Захиалга авах юм уу? Энэ data center-ийн бүүмөөс цүм хийх юм уу үгүй мүү? Энийг судлах хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө хинч таадгүй компани байсан. Гэхдээ судлаа. Data center ирээдүй байх магадлал өндөртэй тийм учраас энийг харцгаая. Тэг мэдээж энэ үед харсан хүн тэг ирээдүй харж чадна гэсэн үг. Тэг магадгүй энэ хоцорсон байж магадгүй. Вагон айлуудын хөдөлсөн. Тэг гэхдээ одоо энэ $20 за тэг $20 авсан хүн тэг энэ $12 авсан хүн одоо зүгээр банк руу энийг явж байгаа шүү дээ. Окей. Энийг харъя. Гэхдээ магадгүй өнгөрсөн бороо байж магадгүй тэг. За окей, Netflix солиотой компани. Hyperscaler нэг нь тэ одоо бараг хүн болгоо та бас Netflix-тэй байгаах тэ би бол Netflix надад байгаа.
жилийн сарын $12 илүү is totally worth it. Тэ зурагт үзэхгүй юм үзмээр байгаа юм бол Netflix-ээр байгаа юм бол шууд Netflix-аас үздэг болсон. Ер нь бол тэ on demand entertainment лоо явж байгаа. Окей, хувьцааны ханшин хог дээр өсрээд тэ энэ үедээ нөгөө ковидын дараа баахан ТV шоу амар их мөнгө цацсан. ТV шоу entertainment солонгос кино миног ингээд эрчимтэй худалдаж аваад ер нь өмнө дандаа бэлэн кинонуудыг ингээд түрээсэлдэг байсан бол худалдаж авдаг байсан бол Netflix, Apple Plus, Apple TV, Disney Plus гэх мэт чинь ерөөхдөө өөрөө баг энэ entertainment студ болсон. Amazon бас яг адилхан. За тэгээ хөрөнгөний зах зээл хойно Netflix зүгээр амар их мөнгө шатаагаад байна. Өөрөө кино хийж гин, өөрөө TV шоу хийж гин да. Тэгээ зарим амжилттай ихэвчлэн амжилтгүй. Тийм учраас Netflix хийж босч ирэхгүй юм байна. За тэгээ энэ үедээ бас нөгөө Disney Plus гарч ирсэн, Apple TV гэх мэтчлэн Amazon Studios, Amazon Prime Streaming тэгээд юу болж исэн бэ гэх юм бол Streaming Wars болж исэн. Тэгээд энэ стриминг компани үйлчлэгээний дан хин ялах юм бэ? Disney ялч магадгүй юм байна, Amazon ялч магадгүй юм гэх мэтчлэн. Тэ тэгээд хүмүүс юу гэж хэлж исэн бэ гэх юм бол энэ Netflix ядагдчих магадгүй юм байна. Netflix арчигдах магадaltaй эрсдэл юм байна. Тийм учраас болигээд тэгээд $200 дээр өнөөдөр авсан бол богино хугацаанаа мөнгө 5 нуулсан сууж авах байсан байж тээ. Би Netflix руу өөрөө хийгээгүй. Нөгөө Fang буюу Magnificent 7-ийн нэг нь тэгээ ингээ харах юм бол окей. Борлуулалт нь 30 тэрбум доллараас 39 тэрбум доллар болсон юм байна. Тэгээ нэг жоохон яг өссөн бол өссөн тий. За бохир ашиг нь 12 тэрбумаас 17 тэрбум. Үйл ажиллагааны ашиг 6.1-ээс 10 тэрбум. Татварын дараах ашиг 5 тэрбумаас 8.7. Тэрбум доллар цэвэр ашиг олно гэдэг чинь угаасаа амар. Тэ. Нэг швейцарн дээр ашиг нь $20 болсон байна. This is insane. Тэ 110 баахан $20. Тэ өндөр үнэлгээ бол байна. Энэ өшөө өснө гэсэн таамаг хүлээлттэй юм байна хөрөнгө оруулагч нар. За үр хэрэгтэй юм байна. Total debt 15 тэрбум байсан бол одоо 15 тэрбум хэвээрээ нөх амар үр байхгүй юм байна. Өөрөө бас агай хурдан төлж болж дуусах боломжтой юм байна. Кэш хэрэг байна. 10 тэрбум. Ерөөдөө нэг кэшийн асуудал байхгүй. Мөнгө урсгалыг харцгаая. Үйл ажиллагаанаас this is good. Ягаад хувьцаан пуужж байгаа юм бэ гэх юм бол те үйл ажиллагаанаас $400 сая олдог байсан бол одоо 7.3 тэрбумын цэвэр мөнгө урсгалтай болсон байна. Хөрөнгө оруулалтанд тэрбум 300 зарцуулдаг байсан бол 2.1. Ер нь бол одоо энэ компани хугарлын цэгээс гараа авцсан Streaming Wars ялцсан одоо кэш үйлдвэрлээд эхэлж байгаа юм байна л та. Тэгээд net issuance, common stock issuance тэ өөрийнхөө хувьцаагаа бас эргүүлээ худалдаа авч гинөө. Repurchase of stock тэ ерөөдөө өөрийнхөө хувьцаагаа авч эхэлж байна. Ногтлоо шиг зарланаасаа илүү free cash flow тэ амар өссөн байна. Бараг хэд нугарсан байна. Netflix-ийг харах хэрэгтэй юм байна. Гэхдээ ерөөдөө хөрөнгөний зах зээл навс унчих юм бол ийшээ хөрөнгө олт хийх боломжтой байж магадгүй. Let's see. Одоо шууд ингээд санхүүгийг хараад энийг баг авах хэрэгтэй байна гэсэн мэдрэмж юусо төрөхгүй байна. Амар үнэтэй юм байна. Амар өшөө өсөх юм байна. Өшөө кэш үйлдвэрлэдэг компани болох юм байна гэж таамаг тавьсан байна. За одоо Apple Oven руу орно. Apple Oven бүр солиотой өсөлтэй компани. Окей. Одоо харцгаая. Lululemon. Apple Oven. За хувьцааны ханшийг харах бэлнэ үү? Цонхоо онгоолгоорой. Та бүгд өнгөс алт. Бам. $30-аас $500 өссөн. Одоо нэлээд correction орсон байна. Жохон этикгүй борлуулалт хийдэг гээл ерөөхдөө нэлээд борлуулалт нэрээ суурилсан, ёс суртахуун жохон багтай, зүгээр cash гэсэн одоо захидлууд нь бүгдээрээ еврей юм шиг яриа тэ. Гэхдээ сонин одоо ингээ хартаа борлуулалт нь 2.8 тэрбум тэ 4.7 тэрбум. Гэхдээ яагаад энэ компани хувьцаа нь пуужнаад байгаа юм бэ гэх юм бол энэ gross profit одоо энэ бохир ашиг заяа. Бохир одоо нөгөө борлуулсан бүтээгдэхүүний өртөг маань $1 тэрбум байсан бол одоо 1.2 тэрбум болсон байна. Бохир ашиг нь 1.8-аас 3.5 руу
Үсээд ерөөдөө энэ компани амар өндөр маржинтай ажилладаг юм байна. Кэшний үйлдвэрлэгч таад ингээ харж байгаа юм бол цэвэр ашиг өмнө нь бол 31 сая долларын цэвэр ашигтай байсан бол одоо 1.5 тэрбумын цэвэр ашигтай болсон. 3 жилийн дотор энэ компани хугарлын цэгийг хуг аваад тийм ашигтай ажиллагааны сансар руу явсан байна. За окей, net debt харцгаая. Total debt 3 тэрбум үртэй байсан бол одоо 3 тэрбум хэвээрээ. Окей, cash нь энэ cash-тай сууж байгаа хаа. Оо, cash balance нь буурсан байна тий. Авлага өссөн байна. Яг ингэ шилжсэн байгааз өмнө бол 1.5 тэрбумын cash-тайсан бол 500 сая долларын авлагатайсан бол тэрбум 400-ийн авлагатай 700 сая cash-тай. Окей. Гэхдээ cash нь дуусахгүй л дээ. Компани ерөөдөө cash үйлдвэрлэж байгаа юм байна. За, мөнгө урсгалыг нь харъя. Үйл ажиллагаанаас 361 сая доллар болтго гэсэн бол 2 тэрбум. Яа, одоо яагаад энэ хувьцаа энэ дэше буужинсан байг юм бол ойлгомжтой үйл ажиллагаанаас энэ компани cash хийдэг болсон. Окей, санхүүжилт хэрэгтэй байсан бол одоо буцаагаад өөрийнхөө хувьцаагаа эрүүл авч гинэ харъя. Common stock payments proceeds up. Тэн эзэлээ төлж гин гих мэтэршин окей. Issuance of stock, repayment of debt, repurchase of capital stock. Тэ ерөөдөө өөрийнхөө хувьцаагаа эрүүл авч ин цэвэр cash мөнгөлгээ. Яа, энэ компанийг сонирхъя. Гэхдээ яг юу хийдгийг би мэдэхгүй. Окей. Тийм учраас юу хийдгийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр энэ компани тэнгэр рүү пуужсан би сонссон, харж исэн, хараал байсан. Тэгээд магадгүй одоо хувьцааны ханш нь нэлээд буурсан байж та $500 тий $500 $284 руу унсан байна. Тэмдэрсэн мөнгө бөөмөд за P ratio өндөр хിവэрэ өшөө өсөх юм байна гэсэн зах зээл хүлээлттэй байгаа юм байна. Энэ cash үйлдвэрлэх нь үргэлжлүүлэх юм байна гэсэн хүлээлттэй юм байна. Software application technology гинэ they engages in building software-based platform advertisers. Okay. Then advertising software, Google шиг сонсож marketing, monetization, content in the United States, advertising and apps. Ерөнхийдөө сурчлага шахдаг юм байна. Тэ? Гэх мэтчлэн. Тэгэл дуудлага худалдаагаар окей. Судлах хэрэгтэй юм байна. Яа жоохон scammy гэсэн сонсогдсон. Ёс суртахуунгүй этикгүй гэсэн компани тэгээд энэ этикгүй ёс суртахуунгүй цэвэр шунал дээр үндэслээд хол явах юм уу явахгүй ч магадгүй гэсэн янз бүрийн юм яриа сонсогдсон болохоор гэхдээ ерөөхдөө энэ AppLovin-ыг харьяа гэсэн хараад үзье. Ойлгохоор бизнес тийм сурчлага Google-тэй ерөөхдөө адилхан гэсэн үг. Хамаагүй жижиг юм. Гэхдээ харах хэрэгтэй байна. Тийм учраас AppLovin-ыг хэдүүлээ. AppLovin харах хэрэгтэй. За окей. Дараагийн компани. Lululemon. Окей, apparel, бие тамирын хувцас, Poods гэх мэтчлэн ерөөхдөө Adidas, Bye, Nike, Merson. За тэгээ энэ зах зээлийн хувийн хэн булгаад авсан бэ гэх юм бол Lululemon. За тэгээ ер нь бол маш олон жил ингээд PayPal хамгийн хямдхан дээр хаана байсан бэ гэх юм бол тий хардаа $5 $4.1 2009 онд тэгээд $500 явсан байна. Энэ үедээ за $5 аваад мөнгө 100 нуулсан гэсэн үг те. Сая төгрөг хийсэн бол тэгэл одоо 70 гектар сууж байгаа гэсэн үг. Энэ компанийг олж авах юм. Олцсон байгаа л да. Би олцсон байгаа гэж бодож байгаа шүү. За. Тэг манай school дотор community хэд хэдэн гоё хол явахаар компаниуд руу. Гэхдээ те одоо хол явахаар компанийг та хэд харж байгаа юм бол яах ёстой юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Олон жил зарахгүйгаараа өмчлөө явах ёстой байхгүй. Окей? Окей. Өсвөр настай. Одоо энэ үедээ энэ компани өөрхийн нэг нэлэх амтан байсан байхгүй. 3-4 жилдээ дөнгөж хөлтөд орсон. Тэгээд та дөнгөж хөлтөд орж байгаа хүүхдэд ой чи хизээ тэр бомбд болох юм ээ. Ажилдаа гараач гэж зандгүй шүү дээ. За тэгээд ерөөхдөө тий 15 жилийн дараа ингээ явсараад boom тий ерөөхдөө хугацаа хэрэгтэй. Окей. Санхүү үзүүлэлтүүдийг харъя. Гэхдээ ингээ санхүү энэ хувьцааны хаашиг ингээ харахаараа тий өнгөрсөн жилийн хугацаанд буурсан байна. Харъя санхүү үзүүлэлтийг харцгаа. Окей, борлуулалт нь 6.2 тэрбумаас 10 тэрбум борлуулалт нь өссөн байна.
Бохир ашигын 3.6-аас 6 тэрбум. Окей, бохир ашиг нэмэгдсэн байна. Үйл ажиллагааны зардал 2.2, 3.7, үйл ажиллагааны ашиг 1 нугарсан байна. Pre-tax income татварын өмнөх ашиг тэрбум 300-аас 2.5 тэрбум л өссөн байна. Earnings per share нэг хувьцаан дээр олж байгаа ашиг $7 байсан бол $14.15. Not bad. Тэгээ удалдааны дайнаас болж энэ компани цохиулж байгаа ах л та. Тэ. За, окей, net debt, total debt нь харин $800 сая тэрбум доллар is fine. Cash бол хангалттай юм байна. 2 тэрбум cashтай, 1.5 тэрбумын үртэй cash байгаа бэлэн мөнгөөр шууд ингээ бараа материал бас гайгүй юм байна. За, окей. Let's take a look тэ энийг үнэлэх хэрэгтэй байна. Lululemon. Ойлгомжтой компани аахгүй юу? Ойлгох боломжтой. Тэгээ хувцас үйлдвэрлэдэг, хувцсныхаа брэндээ хөгжүүлдэг, хувцаа зардаг. Тэгээ Nike-тай адилхан гэсэн үг. Худалдааны дайн гих мэтчлэнээс болж тэ одоо ерөөхдөө хаад харж байгаа бол худалдааны дайн эхлэхээс өмнө тэ $420 байсан маань одоо $260 руу унтсан байна. Хангамжийн сүлжээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Ханган нийлдийг өөрчлөх хэрэгтэй байна. Гих мэтчлэн хэмдрэл мөн үгүй юу? Магадгүй. Тэ магадгүй шүү. Энийг харах хэрэгтэй байна. Тэгээд тэр ингээд үйлдвэрлэл хангамжийн сүлжээ. Тэгээ энэ компани дээр ерөөхдөө вебсайтын сайн авах хэрэгтэй. Улирал болгон дээр earnings call одоо нөгөө гүйц удирдлагууд нь тайлангаа тавьдаг. Тэгээд ер нь бол шинэ ажилтан авдаг. Жишээлбэл одоо хангамжийн сүлжээ дээр баахан шинэ хүмүүсийг авч байгаа юм бол тэгээд үйл ажиллагааны захирлаа солиод хангамжийн сүлжээний дарга маргыг ингээд солих юм бол жишээлбэл одоо энэ Таиланд, Вьетнамын зах зээл рүү шилжиж байгаа юм бол тэрийг сайн хараад явах хэрэгтэй. Ерөнхийдөө ер нь ухах хэрэгтэй. Сайн судалгаа хийгээд тэгээд ерөнхийдөө энэ компани руу хөрөнгө оруулалт хийх боломжтой юм шиг одоох нь харагдаж байна. За нэмээд энэ компани үнэлгээ хэдүүлээ хийх юм байна. Good. Окей. За дараагийнхан. Бараг хэдүүл одоо дуусч байна. Бараг 30 минутын видео болж байна те. AppLovin сая харсан. Plug Power Incorporated penny stock. Тэ. $67 байсан байна. 5 жилийн өмнө ойролцоо. Тэгээ $1 руу навс унтсан байна. Юу болцсон бэ? Газар хөдөлсөн юм уу? Electronics, hydrogen fuel cells in North America, International Engine Drive, hydrogen fuel. Okay. Hydrogen Германд явах гэж үзсэн фейлдсэн, Америкт явах гэж үзсэн фейлдсэн, Японд явах гэж үзсэн фейлдсэн. Hydrogen хотлаа шүү. Hydrogen-аас хол байгаарай. Зүгээр хэлчихье. Okay. Цахилгаан машин уралдааныг ялцсан. Hydrogen явахгүй. Айгу easy. Okay, Step Gold. Okay, Монголын компани. Хувьцааны ханшин 21 онд $3 байсан бол одоо 85 цент хүрсэн байна. За энэ дээр олон юм ярих юм бол шорон явж магадгүй шүү guys. Тийм учраас би энэ дээр боломжтой явах хэрэгтэй. Okay. Борлуулалт нь өссөн байна. Ашигт ажиллагаа нэмсэн байна. Хэвнээ хувьцааны ханшин буурсан байна. Окей. За тэгээд ягаад хүмүүс энэ компаниас хол байгаа юм бэ гэвэл би нэг вебсайт нэр л да. Окей. Ягаад тийм юм бэ гэвэл Сахал эрдэнэ бэлгийн компани том хувьцаа эзэмшигч. Улс төрийн нэлээд юутай Central Gold, Bara Gold гих мэтчлэн тэ тим учраас энэ компаниас хол байсан зүгээр ч магадгүй. Сайн мэдгүй байна. Гэхдээ аюултай. Тэгээд нэг Монголд ийм үйл ажиллагаа явуулж байгаа уурхаанууд ерөөхдөө ёс суртахуун, этик гих мэтчин ерөөхдөө аюул байгаа учраас тэгээд тэ сая Bara Gold-ийн юугийг авцсан гих мэтчин уус төр босоо хөх Монгол бла 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 тэмчээс иймэрхүү юмнаас би өөрөө зүгээр хол байна. Тэ энэ бол миний тоглолтог талбай биш ээ. Бай бай. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29.
За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээсээ бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ комьюнити рүү яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.